Улсын хурлын гишүүн Батцуурын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоож, энэхүү хэрэгт нийслэлийн прокурорын газраас яллах төгөлдүүлдэн шүүхэл шилжүүлэн харьяал тогтоолгосон байна. Улсын хурлын гишүүнжээ Батцуурт холбогдох хэрэг байгаа. За энэ бол хэрэгт бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдсэн. За ингээд прокурор яллах дүгнэлт үйлдээд бид улсын дээд шүүхээр хян шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоолгочихсон байгаа. За одоогийн байдлаар шүүгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлын улмаас бид хэрэгээ шүүх шилжүүлж чадахгүй ийм байдалтай байж байгаа. Батцуур гишүүнийг эрүүгийн хуулийн 132 зааснаар буюу иргэний сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаан санаатаа саад хийсэн хэрэгт с сэжигтнэр татсан байна. Шүүгээс түүнийг буруутаа гэж үзвэл албан тушаал эрхлэх эрхийг нь 2 хүртэлх жилээр хасч хөдөлмөрийн хүснээ доод хэмжээг 71-ээс 100 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 3-аас 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийдэх юм байна. Ер нь бол улсын хурлын гишүүн Батцуур нь бол шүүхт өөрөө очих юм бол бид бол энэ хэргийг одоо шүүгээр шийдвэрлэх боломжтой болно гэсэн юм.